За сайн байцгаана уу? За энэ өдрийн мэндийг хүргье. Бүх англи хэлний багш нартай энэхүү сургалтыг сонгож орж иж байгаа та бүхэнд ямар ч байсан амжилт хүсье. За юу гэхээр ерөөсөө англи хэлний багш бүр IELTS-ийн оноо авах, IELTS-ийн тактик мэдэх стратеги хүүхдүүдэд зөв хэлж өгөх юм хэрэгцээ байдаг. За өөрсдийнх нь хувьд бас яг мэргэжлийн карьерийн хувьд бас өндөр оноотой байх. За энэ онооны хэрэгцээ шаардлагыг яаж ашиглах вэ гэдэг тал дээр бол нэлээд сайн мэдээлэлтэй байх шаардлагатай байдаг. Болгоны хувьд бол ер нь чадвар бол өөр байдаг. За ер нь барууны оноодод бол ерөнхий хэлний төвшин одоо би 2-оос дээш төвшөнтэй байгаа тохиолдолд сургалт IELTS-ийн төвшөнд бол заагддаг. Гэхдээ манай Монголын хувьд бол скиллүүд дээр илүү тулгуурлаж явж байгаа. Тэгэхээр миний хариулт бол яг сэтгэхүй талаасаа бол бичгийн чадвар юм да. IELTS хамгийн их хугацаа шаарддаг чадвар бол за ер нь бол ярианы төвшин юм шиг санагдаг. Ягаад гэхээр бидний хувьд бол орчин, за мөн орчноос шалтгаалсан одоо яриа техник бага байснаас, за үгсийн сан хэрэглээнүүд бага байснаас болоод ерөнхийдөө яриа төвшин бүгэн суухад бол жоохон бас тийм санагдаг. За мэдээж IELTS-ыг бол энэ бол цэвэр бас стратеги, академик чанар. За энийг хэрхэн сайжруулах болох вэ гэвэл IELTS-ийн одоо calculator тооны машинаар нийт одоо тэдийг ажилбал тэдэн оноо авна гэсэн ийм тодорхойлолтой байхыг зөвлөдгөө. Тэгээ мэдээж их сургуульд орох, зочлохтой за Австрали жишээ нь одоо яг ажлын байрандынхаа англи хэлтэй ажлын байрны зөвшөөрөл олохын тулд заавал IELTS-ийн 5.5 байхыг бол шаарддаг. IELTS-ийн чадвар бол илүү яг олон зөвхөн хэлнийхээс илүү зөвхөн сургалтынхээс илүү олон зүйлээр хэрэгжүүлж байна. За энэ community бол цаашдаа байнга насан туршдаа үргэлжлээд явах community. За тийм учраас олон багш нар маань орж ирээсэ. Хамгийн гол нь бид нар энэ дээр бие даасан байдлаар өөрөө өөрсдөө хяналт тавиад стратеги зөв тактикийг суулгаж өгснөөр community маань цаашаа үргэлжлүүлээд явах боломжтой. Тэгэхээр багш нар маань хэд хэдэн зүйлийг бас мэдэж авч шаардлагатай. Энэ бол даваа гараг бүр бичлэгүүд ороод явна. За тухайн 7 хоногийн төгсгөл яг бэм гарагийн орой гэхэд яг live streaming зөвлөгөө өгөх цаг явна. За энийг одоо сонсол цаг гэж нэрлэж болно. Гэрийн даалгавар буюу яг бие даасан одоо зааварчилгааны дагуу Cambridge номнууд дээр ажилласан гэрийн даалгаврууд явуулснаар за энэ хүү сургалт манаас ач холбогдолтой чанартай за оноо авах хүртлээр бас цаашаа левел 50 гэхэд явах болов уу гэж бодож байна. За тэгээ бүгдэнд амжилт.